За нэг. За сайн байцгаана монголчуудаа та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. За хүмүүс ороод байна. Тэгээд зөвлөгөө эхэлье. За ингээд 7 хоног үрийн Бямбгаргийн бүгд найрамд Солонгос улсын нийслэл Сүүл хотын цагаар 16 цагаас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг олондоо Солонгос мэдээний тойрон нэвтрүүлгийнхаа ээлжид нэгэн дугаарыг та бүхэндээ шууд дамжуулан хүрэхэд бэлэн болсон байна. За үзэж байгаа хүмүүс маань сайхан шеэр хийгээд бас бусд хүмүүстэй түгээж өгөөрэй гэж хүсье. За би олондоогийн толоо байна. Би олондоогийн төгсөө байна. За та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргье. За ингээд өнөөдрийн зочин хөтлөгч нараа танилцуулъя гэж бодож байна. За өнөөдрийн зочин хөтлөгчөөр Монгол Солонгос хэл бичиг соёлын төвийн тэргүүн Нэргэн Үнэр цэцэг. Аль үнэлээ босоод. Бүр босох юм уу? За ингэж юм шүү дээ. За судлаач хөгжлийн гарц төрийн бус байгууллагын тэргүүн Баатрин Ариуна. Сайн байна. За өнөөдрийн хоёр зочин хөтлөгчтэй өнөөдрийн минь төргий. Өдрийн мэнд. За ингээд төлөвлөлт маань бас өрсөн өсөлтийн маань хүлээн авч үн цэнтэй сайхан цаг зав гаргаж оролцож байгаа та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэг Солонгос улсын нийслэл Сөүл хотод байдаг Монгол Солонгос хэл бичиг соёлын төвөөс та бүхэндээ шууд дамжуулагдсан хүрж байгаа гэдгийг бас дуулгая гэж бодож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань их өнөр өтгөн ийм бүрэлдэхүүнтэй. За энэ олондоогоос олоороо Солонгос мэдээний тойрон нэвтрүүлгийнхаа түүхэнд байгаагүй 4 хөтлөгчтэйгээр та бүхэндээ нэвтрүүлгээ бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд ялангуяа Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудад маань хэрэгтэй олон сайхан мэдээллийг бас хүргэх болно. Тийм учраас үзэж байгаа хүмүүс маань Солонгост байдаг монголчуудынхаа Facebook пэйж группүүд рүү сайхан шеэр хийж олон түгээж өгөөрэй гэж та бүхэндээ хүсье. Наад минь нээлт хэлж байгаа юм шиг л байна. Шууд эфир холбоод хэлж байна. Сая зүгээр хийсэн үү? За ингээд 7 хоног бүрийн Бямбгаргийн 16 цагаас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг олондоо Солонгос мэдээний тойрон нэвтрүүлэг маань тухайн өнгөрсөн 7 хоногийнхоо Солонгос улсын нийгмийн эдийн засаг, улс төр. За энэ улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын маань дунд болж байгаа үйл явдлуудыг тоомлож хүмүүстэй чөлөөт хэлбэрээр ярилцах байдлаар ингэж дамжуулж хүргэдэг ийм нэвтрүүлэг байгаа. За тухайн 7 хоног болгондоо бас болж хоёр ийм сонирхолтой зочдыг урьж оролцуулж зочин хөтлөгч өөр ажиллуулж салин байхгүй шүү дээ. Хүмүүс мэдээд хүрч байгаа. Тий, ажиллуулж бас давхар тухайн байгууллага болон тухайн байгууллагаас зохион байгуулж байгаа монголчуудтай холбоотой үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэдэг ийм уламжлалтай юм аа. Ингээд өнөөдөр энэ уламжлалынхаа дагуу бас хоёр үзэсгэлэнтэй сайхан бүсгүй урьж оролцуулж мэдээлэл болсон туйлын их баяртай байна. За ингээд нэвтрүүлгээ эхлэх үү дээ. За тэгье. Нэвтрүүлгээ эхлэхээс өмнө энэ хоёр байгууллагын хоёр зочин хөтлөгчөөрөө бас товч өөрсдийнх нь тухай байгууллагын тухай танилцуулгыг бол дараа нь яриулъя тийм ээ. Өөрсдийнх нь тухай бас товч танилцуулаад яриагаа эхлүүл яасан бэ гэж бодож байгаа юм. Аха. За түрүүн ерөнхийдөө бол танилцуулчлаа. Энэ Монгол Солонгос хэл бичиг соёлын тэргүүн Үнэр цэцэг гэдэг хүн байна. Тэгээд энд ерөнхийдөө бол дараа нь түүнийхээ тухай танилцуулчих юм байна шүү дээ. Тэгээд өнөөдөр удаж байна энэ улсад ирээд. 6 жил болж байна. 6 жилээр удаж байгаа юм байна. За энэ байгууллага үүсгэн байгуулад бас та өөрөө үүсгэн байгуулсан байх тийм ээ. Тэр бас удаж байна уу? Ер нь бол 2017 онд энд байгаа магистрт докторт сурж байгаа хэдэн судлаач дайзууд нөхдүүд маань нийлээд энд байгаа монголчуудтай зориулсан ингээд Монгол Солонгос соёлын төв гэсэн тийм төв байгуулъя гэж эхэлсэн. Ерөнхийдөө бол тэгээд тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулаад ирэхэд бас өөрийн гэсэн байртай байх хэрэгтэй юм байна. Үйл ажиллагаа явуулахад тэгээд энэ оны ихээр ингээ байртай явуулаа. Гоё сайхан байр савтай болоод ингээд үйл ажиллагаа явуулж явж байгаа. За ерөнхийдөө. За та өөрийнхөө тухай товч танилцуулаач манай үзэгч. За тэгээ намайг Ариуна гэдэг. За би энд болохоор судлаач төвчлийн гарц төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа. За ерөнхийдөө нийгмийн чиглэлээр суралцдаг оюутнууд маань нэгдээд за нийгэм тулгарч байгаа асуудлуудыг шийдэх гарц шийдлийг хамтдаа хайдаг байгууллага байгаа л да. За манай өнөр багшийн төв
төв болохоор би анх хараад их баярлсан л да. Ерөнхийдөө Солонгос Би ч их баярлж чинь ирж үзээд ийм газар байдаг гэж. Солонгос улсад нөгөө нэг бид нар чинь өмнө нь бол зөвхөн хоолны газар ч юм уу тийм ээ. За карго ч юм уу зөвхөн тийм чиглэлээр байсан бол одоо нөгөө Солонгост орнд амьдарч байгаа монголчууд маань олон болсон гэдэг утгаараа за яг энэ соёлын төвшиг үйл ажиллагаанууд бас их чухал хэрэгтэй гэж харж байгаа л да. Тэгээд бид нэр манай төрийн бас байгууллага хамтарч үйл ажиллагаа нэлээд зохион байгуулдаг. Тэгээд тэр тухайд дэлгэрэнгүй яриа. За тэгээд жич хадгалчи. Лайвд уулт үзэх юм бол өсвөл нэлээд шүү гэж. За яагаад энэ хоёр зочныг урьж оролцуулах болсныг бол манай бас байнгын үзэгчд маань гадарлаж байгаа хаа гэж бодож байна. Бид хоёр өнгөрсөн 7 хоногийн мэдэн дээр байхаа тийм ээ. За энэ хоёр төрийн бас байгууллагаас зохион байгуулах гэж байгаа нэг сайхан одоо уралдаанд арга хэмжээний тухай мэдээлэл хүргэсэн. За энэ мэдээллийг бол манай олондоо.com сайт дээр бас товч мэдээ болгож бас байршуулсан байгаа учраас энэ одоо зохион байгуулагчдын арга хэмжээнийхэн талаар мэдээлэл авч энэ байгууллагыг ер нь бас тодруулъя гэж ингэж зорж ирсэн юм аа. За ингээд эхлээд үндсэн одоо ярианд орох уу? Энэ 7 хоногт одоо ямар чухал үйл явдал болов? Хоёулаа мэдээг гаргая да. За тэгээ энэ 7 хоногийн мэдээний тоймыг товчхон танилцуулъя гэж бодож байна. За өнгөрсөн 7 хоногт бид хоёроос мэдээний тоймоо ярьж дуусчаад шууд нэгэн цэнгэлдэх орсон байгаа манай үзэгчид бас сайн мэдж байгаа. Тэр байна. Өнгөрсөн 7 хоногийн мэдэн дээр яригдаагүй ч одоо энэ 7 хоногийн мэдэн дээр яригдах сэдв болсон юм аа. Тэр мэдээ маань юу вэ гэхээр өнгөрсөн 7 хоногт манай холимог тулаанч хоёр тамирчин байна. Солонгосын тамирчидтай Солонгосын нутагт одоо хүч бирээг үтсэн байгаамаа. За энэ тэгээд бид тэр очиж байгаас 7 хоногийн Солонгос мэдээний тоймоо дууссаны дараа очиж шууд дамжуулсан байгаа. За энэ мэдээг бас эхний ээлжинд хүргэе гэж бодож байна. За үүний дараагийн мэдээ маань өмнөд Солонгосын хамгийн том картрайзуулах тийм ээ Samsung Electronics маань бас нэг мэдээлэл гаргасан байгаа. Энэхүү ямар мэдээлэл вэ гэхээр удахгүй мэдэн дээр та бүхэнд хэлхэрэнгүй танилцуулъя. За мөн үүний дараагаар BTS гэж хамтлаг байдаг тийм үү? Бангтан Суньондан. Энэ хамтлаг маань ерөөсөө үзэгчдийн тоогоор тэргүүлээд эхэлсэн байна гэж бас нэг мэдээлэл байна. Live концерт. Тийм. Энэ мэдээлэл бол та бүхэнд одоо тун удахгүй дэлгэрэнгүй танилцуулах болно. Мөн үүний дараагаар та бүхэн мэдээж хоёр төвийнхөө үйл ажиллагааны талаар болон мэдээж одоо энэ дэлхийн нийтийг зочроож байгаа COVID-19 өвчний талаар дэлхий болон Солонгос болон Монголын товч мэдээг та бүхэнд хүргэх болно. За өнгөрсөн 7 хоногт одоо манай Монгол улсын хоёр тамирчин за одоо та бүхэн мэдэх Нандин Эрдэнэ гэдэг одоо Солонгост байгаа Нандин маань одоо энд байгаа монголчуудыг бас баярлуулдаг ганц хүн байна шүү дээ. Одоо бид чинь Солонгос улсад өнгөрсөн энэ 7 хоногт бид хоёр бас Монгол эцэн сайдын яамны харьяа консулын одоо газрын дарга хашилтан даргатай уулзаж одоо үүсгэж өсвөл байдлын талаар бид хоёр бас одоо мэдээллийг монголчуудад дамжуулсан байгаа. Тэр үед одоо хэлж байсан Монгол улсаас энэ улсад одоо бол 48 мянган монголчууд байна гэж би бас тоо байдаг юм байна. За энэ 48 мянган монголчуудыг одоо бас Монголоо гэх багтлын төрүүлж огшоож байгаа одоо энэ сайхан холимог тулааны сайхан тамирчин маань байгаа. За энэ тамирчин маань өнгөрсөн 7 хоногт одоо энэ Солонгос улсын хамгийн том одоо холбоо Road FC гэж одоо холимог тулааны ийм холбоонд тулдаг. За ээлжид тулаанаа хийж тус холбооны одоо хөнгөн жингийн одоо авраг болж байсан Kim Se-yeon гэж одоо мундаг тамирчинтай халз тулаан хийж за манай олондоо.com сайт Африка ТV-гээс албаас зөвшөөрөл авч орж газар дээрээс соруулж мэдээлэл дамжуулсан юм аа. За манай Нандин Эрдэнэ маань одоо энэ Kim Se-yeonтой болвол 5 дугаар сард тухай тийм ээ. Анхны тулаанаа хийгээд бол Нандин Эрдэнэ ялсан 39 секундэд хүн цохилтоор ялсан байгаа. За гэтэл одоо энэ Kim Se-yeon тамирчин бол тоглолтын дараа бол гомдол гаргасан байдаг юм байна лээ. Тэгээ Нандин Эрдэнэнийг одоо миний нүд рүү ингээд атгахчаад ингээд нүдэ арай хооронд ургаачлаа гэсэн нэг юм ярьсан юм шиг байгаа. Тэгээ одоо би энэ бол тооцохгүй гэд. Дөрмийн дагуу бол яралтыг бол тооцсон. Тэгэхдээ гомдлыг гарах үүднээс дахин тулаан хийх хүсэлт бол тавьсан байгаа Kim Se-yeon. За Нандин Эрдэнэ нүдэн зөвшөөрөө дахин тулааныг хийсэн. Тэгээд ийм одоо шинсаастай байсан учраас манай монголчууд их ялангуяа залуучууд одоо энэ тулааны спорт сонирхдаг залуучууд их сонирхож үзлээ. Тэгээд Нандин Эрдэнэ маань багталтайгаар 2 дугаар үед нь одоо хүн цохилтоор бас одоо тоглолтыг дуусгаж ялалт байгуулсан. За ийм мэдээ байгаа. Энэ мэдээ манай сайтн дээр тавигдаж, манай пэйжн дээр тавигдаж бас өндөр хандлтыг авсан. За тий, үүнтэй холбогдуулаад бас ингэж хэлэхэд нэгд тулааны спортын тухай ярьсан юм чинь тийм ээ. Одоо ер нь бол тулааны спорт, за урлаг спортоор ер нь энд байгаа монголчууд маань
Монгол улсынхаа нэрийг бас өндөрт гаргадаг нь олон тохиолдол байдаг. За энэний нэг жишээ бол өнөөдөр бас манай улсын нэг тамирчин өнөө орой 19 цагаас суугаа тийм ээ. Тэгээ 19 цагаас. Тулдах гэж байгаа. За тэр талаар та нар мэдээлэл өгөөч. За манай тамирчин Монгол нэг холбооны 2 удаагийн авраг гэж байгаа. Тий. Бүрэн зориг Тогооны спортын холбоо байдаг шүү дээ. Бүрэн зориг гэдэг энэ авраг маань өнөөдөр Солонгосын тамирчинтай бас хүч үзэхээр KBS Arena-д өнөөдөр 19 цагаас тоглолттой байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бид хоёр яг ингээд Нандин Эрдэнэ талаар яаж аваад очиод сурвалжлаа гэж хэлсэн боловч энэ KBS-ийнх нь болохоор арай шалгуур өндөртэй бас хэцүү байх шиг байна. Би бас өнгөрсөн 7 хоногт Нандин Эрдэнэ манаас манайхтай холбогдоод бас ямар ч хэлсэн болох талаас нь ярьж өгнө гэсэн боловч бас сайн болж өгсөнгүү. Тэгээд энэ 7 хоногийн өнөөдрийн тоглолтын дээр бүрэн зоригийн тоглолтын дээр бас Нандин Эрдэнэ очиж бас цуг дасгалжуулах маягаар цуг байна гэж Нандин Эрдэнэ бас мэдээлэл өгсөн байгаа. За ямар ч байсан бас энэ бүрэн зоригийнхаа тоглолтыг өнөө орой болоод дуусгаар нь бас тийм ээ юу бодвол гэдэг талаар одоо мэдээллийг бодвол сайтаараа пэйжээр тавьж та бүхэндээ хүргэнэ. Тэгэхээр та бүхэн бас орж гараад ойрхон байж байгаарэ. Тэгэхээр Нандин Эрдэнэ тоглолтыг 18-нд дамжуулсан тийм. Тий. Яг тулаа сонирхтгүй ч гэсэн ерөнхийдөө амар их ингээд таас үзсэн үү? Аюул тагс ус үзсэн. Тэр өдөр бид нар баг өөрсдөө тулаантай гэж хэлэхээр бодохоор шалгалтын өдөр байсан. Тэрийг бид нэр тулаан гэж нэр. Тулаан гэж ямар шалгалт байсан бэ? Нөгөө энд амьдрахад яг нийгмийн нэгдсэн хөтөлбөр гэж шалгалтын нөгөө хөтөлбөрийн шалгалтууд нь дандаа хойшилсаар байгаа. Оюутнаас болоод зунжаага хойшилсаар байгаа. Сая 18-нд авч байгаа байхгүй. Тэгээд тэрийг авахтаа яасан гэхээр нөгөө сөүл ерөөсөө бөөгнөрл үүсэхгүй гэдэг утгаараа сөүл давахгүйгээр дандаа Кёмгийн аймаг юм уу тарааж авсан. Тэгээд тэр хугацаанд нөгөө шалгалтууд их хойшлогдоод авахдахгүй байсан учраас айгүй олон өрсөлдөөнтэйгээр бүртгүүлээд амжилт бүртгүүлсэндээ баярлалаа. Тэр өдөртөө баг хамгийн ихт болсоод тавьсан баг. Тэгээд замдаа үзсэн. Бас айгүй бахархалтай байсан. За тэгээд Монгол орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа тий. Тэр хүмүүсээ бас дэмжиж монголчууд маань дэмжиж ажиллаж байгааг харах бас сайхан да. За баярлалаа. Бид хоёр бас чадах чинээгээл одоо Нандин Эрдэнэ гэдэг одоо ер нь энд байгаа манай монголчууд залуучууд болвол бас л одоо бор зүрхээр явж байгаа гэж хэлж болно тийм ээ. Хараагүй хэлэх юм бол одоо өчрөгөө ингээл том одоо баян компаниар ивент итгүүлээд ингээд дугаа юм алах тийм ээ. Одоо ажиллаа хийгээд хажуугаар нь одоо спортоор хичээлж уралдаа хичээллээл тэгэл тэрүүгээрээ одоо ингээл усынхаа нэрийг гаргаад ижи авийнхаа нэрийг дуудуулаад явж байгаа ийм залуучууд их байдаг учраас бас манай нэгэн тал одоо манай Олдоцком сайт маань энд байгаа монголчуудын мэдээлэл нэгдсэн сайт гэж одоо ярьж байгаагийн одоо утга учир юу вэ тийм ээ. Газар дээр нь очиод л одоо монголчуудаа мэдээллийнхэн талаас ямар нэгэн байдлаар дэм болчмоор юм байвал одоо бас дэмэнья хамтрая гэж одоо зүтгэж явдаг юм аа. Тийм тэгээд Нандин Эрдэнэ болохоор Солонгос хэлгүй монголчууд айгүй сайн мэдмэл шүү дээ. Яг Монголд байгаа одоо манай монголчууд. Яг Нандин Эрдэнэ Монголд очиод авраг болсон шүү дээ. Тэгээд Монгол баригдсан. Тийм. Монголын MGLFC гэдэг Монгол бас дунаан спортын юм холбоо байгуулагдаад тэмцээн болоод Нандин Эрдэнэ очиж оролцоод аврагын бүсийг авсан учраас одоо Монголд байгаа олон фэнэртэй болсон байх шүү. Тийм ээ. За дараагийн мэдээ ямар мэдээ гинэ тоо? За дараагийн мэдээ маань Samsung Electronics-ийн мэдээ байна. За энэ Samsung Electronics яагаад онлайнаар юугаар нээлт хийх болов тийм ээ. Ер нь бол Samsung бол жил болгон хавар намар тийм ээ. Шинэ нээлт зардаг байгаа тийм үү. Гэхдээ мэдээж одоо энэ мэдээж дэлхий чичрээж байгаа энэ тахлаас болоод одоо ер нь бүх үйл ажиллагаанд ер нь онлайн хэлбэр рүү шилжиж эхэлж байна тийм. Тэгээ үүнийг дагаад Samsung ч гэсэн одоо эх сард гарах шинэ нээлтээ онлайнаар хийнэ гэдлээ. Энэ бас анхаарал татсан мэдээ байлаа. Одоо бас энэ бол COVID-19-с болоод таасаа хэллээ тийм ээ. Солонгос улсад одоо таны өгсөн шалгалтаас ахуулаад оюутнуудын өгдөг топик гэж ярьдаг тийм ээ. Солонгос улсын төсөл тогтоох шалгалт энэ төргээд бүгд хоошлоод ер нь бүх юм Солонгос улсад идэхгүй дэлхийн нийтээр ингээд төлөвлөсөн арга хэмжээнүүд тухайн жилд болдог арга хэмжээнүүд одоо ингээд хоошлоод байсан. За яг энэ үүднээс одоо энэ үндэстэн дамсан том корпорациуд ялангуяа Samsung, Apple хоёр хоорондоо өрсөлдөг шүү дээ тийм ээ. Аль нь төрүүлж шинэ модель загвараа зарлах уу гэж. За энэ жил бол одоо Samsung корпорацийн хувьд их одоо хүлээлттэй байлаа. Хүмүүс энэ жил одоо магадгүй энэ шинэ нөгөө загварынхаа одоо энэ зарлах хугацааг жоохон хойшлуулж магадгүй гэдэг ийм яриа байсан боловч одоо Samsung корпорацийн хувьд бол цаг хугацаанд нь буюу за ирэх 8 дугаар сарын 5-ны өдөр одоо шинэ хэлбэрийнхаа гар утас бүтээгдэхүүнээ зарлах ийм одоо
арга хэмжээг болбол одоо онлайнаар цахимаар өргөн дэлхийн өнцөг болон бүрт тарааж ингэж зарлана гэж ингэж мэдээ гарлаа. За энэ мэдээ бол манай сайтн дээр тавигдаад нэлээд одоо хандлтуудыг авлаа. За Samsung Electronics компаниас болвол одоо энэ 8 дугаар сарын 5-нд яг нэг цагт дэлхийд нийтэд цацна гэж байгаа одоо энэ нээлтийн ажиллагааг үзэгчгүүр зохион байгуулна. За энэ ажиллагааны үеэр болвол одоо таблет Note гэж яддаг тийм ээ, одоо Samsung гар утасны Note. За Note 20-ын одоо шинэ загварыг зарлах юм байна. За сүүлийн үед одоо дэлхийн нийтэд энэ нөгөө смарт утасны зах зээл дээр одоо өрсөлдөөн болж байгаа бол нөгөө нугардаг смарт хэрэгцээ шүү дээ. Солонгос сүүлийн үеийн драмууд дээр танаа анзаарч байна нөгөө жүжигчд нь бүгд нөгөө нугалдаг хэрэгцээ уцаар яриад байгаа шүү дээ. Тийм нөгөө реклам үүднээс. За Samsung корпорац албан ёсоор энэ эрхэгддэг Fold 2 гэдэг загвар гаргаж байгаа юм байна. Одоо ийм смарт утас ирнэ ингээд нугалчдаг тийм. Нугалчдаг. Тэгээ угардаг их смарт. За ийм дэлгэцтэй Fold 2 гэдэг утсыг одоо болвол шинэ загварыг зарлана гэж ингэж мэдэгдсэн байна. За дээрэс нь нөгөө нэг одоо гар утасны энэ зах зээл өрсөлдөөн болвол ер нь 5G рүү явчлаа тийм ээ. 5G утас барьж байгаа юм байна дотор. Samsung-ийн Note 10 болохоор хамгийн сүүлд 5G-гээр гарсан байхгүй юу? Тийм. Тэгэхээр 5G гэдэг нь ерөөс интернет маш хурдан. Тийм. Интернетийн хурдыг ашиглах. За одоо ч ер нь орчин үеийн хүмүүс чинь 5G барьдаг хүн гэж ангилж болсон юм шиг байна. Тэгэхээр энэ дэлхийн одоо энэ хятадын Huawei, тийм Америкийн Apple, Солонгос улсын одоо энэ Samsung Electronics гэх том компаниуд одоо 5G гар утасны зах зээл рүү одоо маш хурдтай өрсөлдөж орж байна. За энэ хүрээнд Samsung Electronics корпорацийн зүгээс одоо цоо шин 5G Flip 5G гэдэг энэ модельийг ийм гар утасны модель шинэ загвараас зарлана гэж. За ийм 3 утасныхаа одоо цоо шинжилсэн 2020 оны одоо загварыг онлайнаар 8 сарын 5-ны өдөр зарлах гэж байгаа юм байна. За энэ арга хэмжээтэй холбоотой мэдээлэлд бол манай сайтн дээр тавигдаж за энэ 7 хоногт одоо хүмүүсийн анхаарлын төвд байж хандлт их авлаа. Солонгос улсын хувьд болохоор нөгөө бас ковидын үед эдийн засгийн сайн авч явж байгаа улсаар нэрлэгдээд байгаа шүү. Тийм. Ерөнхийдөө бусад орнуудад нөгөө үйл ажиллагаа зогсоогоод эдийн засгийн хямрал хэмжээнд хүрч байхад Солонгос болохоор энэ мэтээр тийм ээ ерөнхийдөө гарц гаргалгаануудыг нэлээд хайж асуудлуудыг аюу сайн шийдэж юм л да. Жишээлбэл шалгалтыг бол бас бүгдийг хорчлгүйгээр одоо шилбэл ингэж байгаа байхгүй 2 сард эхлэх байсан сургалтыг хойшлуулж байжгаад 3 сарын дараа онлайнаар эхлүүлчихэж байгаа байхгүй бүгдийг онлайн шилжүүлээд за хурлуудыг бол бас ихтэй зай талбайгаа болохоор одоо шил 100 хүн байдаг газарт 50 хүн суулгах юм уу 40 хүн суулгах байдалтайгаар хол суулгаад масктайгаар үйл ажиллагааг явуулах ч юм уу тийм ээ тэр хурлаас дараачийн үйл ажиллагаанууд яригдаж дараачийн дэвшил хөгжил ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нарыг бас хойшлуулахгүйгээр аль болох хийж авч явж байгаа. Тэгээ одоо ингээд амжаад хийгээд ингээд танилцуулах гэж байна гэж сонсоход бол нэрээ ямар ундаг юм бэ харин энэ хооронд амралгүйгээр хийчихсэн бэ гэж. Бүх юм хийдсэн ажил явж байна. Одоо ингээд зарлангууд олон улс шуун болж байгаа зүйл юу гэхээр Apple корпорац Америкчууд яаж юм. Одоо Америкчууд чинь ковидтойгоо алцаад те Чинанд би цаана болоод одоо шинэ загвараа зарлах үгүй тодорхойгүй энэ нөхцөл байдал байхад Samsung Electronics компани цаг алдахгүй одоо энийг зарлана гэж ярьж байгаа нь бас дэлхийн нийтэд энэ улсын нэрмэнд өргөсөн ийм том одоо мэдээлэл болж чадлаа. Тэгээд нөгөө яг арга замыг хайх хурлууд маань байнга болоод нөгөө ажил зогсчихгүй, амьдрал зогсчихгүй цаг хугацаа шүү дээ. Энэ маань яг л хөл хорионд орцсон болохоос биш. Тэгэхээр энийг шийдэх ямар арга барилуд байна гэдгийг байнга ярилцаад байж болох хувилбаруудыг бүгдийг гаргаж шийдэж байгаа нэг мундаг байгаа. Одоо Солонгос улс сүүлийн үед бол одоо пост корона үе гэж яриад байна тийм одоо бидний байгаа үеийг дэлхийн нийтэд коронавигоос өмнөх үе рүү очих боломжгүй болсон. Одоо коронавигоос хойдох үе буюу пост корона энэ үед болвол бүх ажил төрөл бизнес бүх юм бодвол одоо шинжлэхдэх хэрэгтэй тийм ээ. Энэ пост корона яг энэ цаг үедээ зогтсон байдлаар маш хурдан хувирах ёстой гэдгийг одоо бодлогын төвшөнд ерөнхийлөгч нь байнга ярьж байна. За үүний хүрээнд одоо тэгэл сургалтын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, аж ахуйн нэгж компаниуд, одоо үйлдвэрүүд бүгд одоо яг энэ цаг үе айгаад ингээд бүх юмаа зүгжээд тийм ээ. Одоо ажиллахгүй гэдээ хаачих биш. Яг энэ үүсэж байгаа нөхцөл байдал зогсож бид нар аюулгүй эрсдэлгүйгээр яаж ажиллаж болох вэ гэдэг тал руу нь анхаарлаа хандуулж гаргалгааг нэг сайн гаргаж өгч байгаа. Тэгэх ёстой гэдгийг хамгийн гол нь нөгөө төрөлсгийнхэн зүгээс одоо хэлж чиглүүлж боломж нь олгож байна. За одоо
Манайх бол одоо хаач чаддаг шүү дээ тийм ээ. Би бол баян хэлж байгаа. Нам басмуу хийхгүй гэж ингээд нам хаагаад нэгэнт одоо энэ ковид гэдэг юмтай чи эвлэрж ажлаа явуулахгүй болох байчаад байна. Энд чинь анх бодвол яг ингээд нэг сар 2 сар болоод болчих юм болоо гэж бодож ирсэн чинь одоо нөхцөл байдал өөрөө чавирч байна. Тэгэхээр энэ дээр одоо Солонгос улсын хувьд болвол одоо маш хурдцтай ингэж шилжих хийж чадж байгаа орнууд энд орж байна. Тийм хувийн хвшлүүдийг бол энд ерөөсөө болохгүй гэсэн юм байх тийм юм явж байгаа тийм үү. Бүх юм яваал байгаа тийм. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр эхлээд бодож исэн байхгүй бид нар Монгол хүний юм чи Монгол хүнээрээ бодоод ийм их тахал гарч ах тийм. Яагаад ингэж хамаг юм хаачихгүй хилээж хаачихгүй бүх юмыг хаачихгүй болоо гэж бодоод байхгүй юу? Манай Монгол шиг ингэж нэг айгүй ихтэж явах үед тэгээд ингээд бодсон чинь тэд нэр өнөө маргааш ганц 2 сарыг хараагүй байгаа байхгүй юу? Маш хоног харсан байна. Хэрвээ ингээд хаачих юм бол энэ мэдээж ингээд үргэлжлээд 2-3 сар биш бүр 20 сар үргэлжлэх юм бол эн чинь бүх юм мэдээдсэн бүх юм төлөөлөх юм байна. Тэгэхээр энийг хаах биш өөр арга зам хайя гэдгийг бодсон. Одоо тэрийг бид нэр ойлгоод байгаа байхгүй тийм. Одоо таны бидний байгаа одоо энэ Монгол Солонгос хэл бичгийн соёлын төв маань одоо хэрэг үйл ажиллагаа явуулж байгаа үстэй тийм ээ. Үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ үйл ажиллагааны одоо юуны дагуу зааврын дагуу одоо ямар тий журам гаргасан тэр зааврын дагуу тий аюултай нөхцөлд ямар байдлаар хичээлэх үү масктай байх уу хүүхдүүд ямар хэмжээтэй суух хариуцлага адуугчдыг яаж хийх вэ тий ороод ирэхэд одоо ийм болцсон байгаа шүү дээ одоо нэг баркод уншуулдаг орж ирсэн хүүхэд болгоныг баркод захимнаа бүртгэн одоо нэг бүх байгууллагуудад баркод уншдаг юм юу өгцсөн. Тэгээд хүүхдүүд одоо нэг утсандаа одоо манайхан л өөрсдөө баркодоо утсандаа суулгахгүй ирж байгаа болохоос биш бид нар ч гэсэн төрийн байгууллагаар үйлчлэхэд тэр байгууллагад орохдоо утасныхаа баркодыг уншуулна. Тэгэхээр тухайн хүн энэ хүн хаагуур явж ирсэн ямар нэгэн гадаад явсан уу явахгүй яваагүй юу гэдэг гараад ирдэг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар үйл ажиллагаа явуулаад байгаа байхгүй юу? За боллоо. За эндээс ургаад их олон юм ярьчлаа. За ингээд нэгэнт одоо яриад эхэлсэн юм чинь одоо танаа төвийн талаар бас жаахан яриул яасан юм бэ гэж бодож байна. Таасаа ярьлаа үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдүүд гэж ярьж байна. Би ойлгохдоо бас энэ сурж амьдарч байгаа хүүхдүүдтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байна уу гэж бодож байна. Та тэр байгууллагынхаа одоо энд явуулж байгаа үйл ажиллагааны талаар бас мэдээлэл өгөөч. За тэгэхээр манай Монгол Солонгос хэл бичиг соёлын төв болохоор түрүү хэлсэн 2017 онд бид бүхэн ингээд монголчуудад зориулсан иймэрхүү үйл ажиллагаа хэрэгтэй юм байна гэдэг үгнээсээ бид нэр төрийн бас байгууллага эхлээд байгуулсан байна. Тэгээд ер нь үйл ажиллагаагаа явуулаад ирэхэд ер нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад байр савны асуудал тийм үү? Тохь тухын асуудал энэ одоо иймэрхүү асуудал хэрэгтэй юм байна гэж бодоод энэ номыг ихээр бид нэр ярилцж байгаа. Энэ төвөө ингээд ерөнхийдөө бол байгуулъя гэж байгуулад 5 сард нөлөө. Тэгээд 5 сарын ихээр нэлээд игээд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар үйл ажиллагаа явуулж байгаа? Манай төрийн бас байгууллагын зорилго нь болохоор бид нэр Солонгос улсад байгаа монголчуудаа зориулсан үйл ажиллагаанууд. Тийм одоо нийгмийн болон тийм нийгмийн асуудалд нь шийдэх одоо оюуны хөрөнгө оруулах гэх мэтэр за дээрээс нь энд байгаа монгол хүүхдүүдтэй монгол соёлын таниулах, монгол хэлийг таниулах иймэрхүү тийм сургалтын үйл ажиллагаанууд явуулж байна. За мөн дээрээс нь гадаад орнд монгол орнод зөвөр таниулах. Зөв. Гэдэг үйл ажиллагаа. Монгол улсаа бас урьдчилан таниулах. Гадаад орнд их мэтэр үйл ажиллагаануудыг явуулаад цаашдаа явуулахаар төлөвлөл байж байна. За тэгвэл манай нөгөө судлаач төгслийн галт төрийн бас байгууллагын зүгээс та нэг байгууллагын талаар товч сайхан танилцуулаад өгөөч. За түрүү бид хялт хэлсэн тий энд байдаг Солонгос суралцаж төгссөн. За суралцж байгаа магистрант, докторант, магистр, доктор судлаачид маань нийлээд Солонгост байгаа монголчуудад тийм ээ хэлийн чандад байгаа монголчуудад тулгамддаг асуудлууд юу байдгийг, нийгмийн асуудлууд юу байдгийг гэдгийг өнгөрсөн оны зорилго маань бол тэр байсан л да Солонгост байгаа монголчуудын нийгмийн асуудлыг тодорхойлоод энэ чиглэлээр гарц гаргалгаа шийдлийг зөвлөмжийг хүргэх гэдэг зорилготойгоор явагдаад тэгээд олон хэлэлцүүлэг, семинаруудыг зохион байгуулаад тэр үр дүнгуудыг танилцуулсан байгаа. За энэ онд болохоор 2020 онд болохоор ковидтай холбоотойгоор бас хийгдэх үйл ажиллагаанууд маань бас юу болохгүй байх ч юм уу тийм ээ хойшлогдох юмнууд нэлээд болсон. За энэ оны хувьд болохоор бид нэр ерөнхийдөө хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажлуудыг бусад холбоо байгууллагатай хамтарч хийж явуулж байгаа. За тэгэхээр нэг нь болохоор одоо бид миний ярих гэдэг Монгол өв соёл бидний бахархал гэдэг гар зургийн уралдаан, шүлгийн уралдааныг хүүхэд багчуудын дунд зарласан байгаа. За тийм болохоор хэлийн чандад амьдарч байгаа бүх хүүхдүүд оролцох боломжтой Монгол хүүхдүүд.
заавал солонгос ус гэхгүй юм. Заавал солонгос ус гэхгүй. Зөв. За тэгэхээр бүтээлүүд ирээд байгаа л та. Тэгэхээр Япон, Швед, Канада, Герман, Ирланд гэдэг улсуудаас бүтээлүүд ирсэн байгаа. За ерөнхийдөө ямар учиртай вэ гэхээр гар зураг шүлгийн уралдааны яагаад зарлаад байгаа вэ гэхээр одоо COVID-19 үед хүүхдүүд маань гэртээ ихчлэн сууж байна тийм ээ. Хоёулаа гэртээ байна. Тэгэхээр тэр хугацаанд бас чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, за бас өөрийнхөө чадварыг хөгжүүлэх, за гэр бүлэрээ цагийг тийм ээ үр бүтээлтэй өнгөрүүлэх гэдэг зорилгыг тавиад, за манай соёлын Монгол солонгос хэл бичиг соёлын төвөөс болохоор зорилго юу байдаг вэ гэхээр Монгол их хэл тийм ээ соёл, за тэгээ Монгол өв соёл, ёс заншил, за тэгээ Монгол эх орноор бахархдаг иргэнийг төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаанууд хийдэг байхгүй юу. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар за гадаадад явагдаж байгаа гэдэг утгаараа бас Монгол соёлоо гадаадад сурталчлах. За тэгээд бид нар л өөрсдийнхөө өв соёлыг ярьж бахархахгүй юм бол хэн ярих вэ тийм үстэй. Тэгэхээр яг солонгос ирээд бидний хамгийн их мэдэрдэг зүйл гэхээр одоо солонгос үсэг бол маш их шинжлэх ухааны үндэстэй, маш агуу, маш гэж ярьсаар байгаа. Нөгөө дэлхийг өөрсдөө батгаад байна гэж. Солонгосоос бол дэлхийг таниулаад тэргээрээ одоо солонгос хэлийг сонирхдаг хүмүүс ихсээд ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр шигээр бид нар ч гэсэн бидний соёл ийм юм аа. Бид нар соёл ингэдэг соёлтой хүмүүс юм аа. Ийм өв соёл биднэрт байдаг юм аа гэдгээрээ бахархаж ярьж хойч үедээ бас өвлөөж өгч бидний тэр соёл дэлхийд танигдаж тийм ээ зөвөр танигдах нэг юм болох юм арга зам болох юм. За тэгвэл та энэ одоо зарлж байгаа уралдааныхаа талаар бас нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгчихгүй. Манай үзэгчдэд анхуд удаж байгаа хүмүүс бас байж магадгүй тийм. Ямар сэдвтэй бүтээлээ хааш нь яаж явуулах вэ тийм ээ. За тэгэхээр уралдааны маань нэр болохоор Монгол өв соёл бидний бахархал гэж байгаа. За тэгэхээр өв соёл дотроо болохоор Монгол ахуй соёл маань орно. За ховц гоёл орно, тоглоом наадгай, баяр наадам, бэлэгдэл, Монгол зочлох ёсон, дуу бүжиг, хөгжим гэд олон сэдвүүд багтж байгаа л да. Тэгэхээр та бүхэн энэ аль нэг сэдвээр нь за гар зураг байж болно, за шүлэг байж болно. Тэр бүтээлээ ирүүлэх боломжтой. За хүүхдүүдийн хувьд болохоор 5-аас 16 насны хүүхдүүд уралдаанд хамрагдах боломжтой байгаа. Тэгэхээр энийг болохоор насны ангиллаар нь ангилал бүрээс тэргүүн байрыг шалгаруулахаар байгаа л да. За тэгэхээр шүлгийн уралдаан болохоор ерөнхийдөө бичдэг хүүхдүүд орох боломжтой учраас 9-өөс 16 насаар зааж өгсөн байгаа. За уралдааны бүтээлийг болохоор 7 сарын 31-ний хүртэл авч байгаа. За цахим хэлбэрээр авч байгаа. Шалгуурамжт нь бас онлайн хэлбэрээр явагдана. За төвийн пэйж хуудас байдаг. Тэн дээр ороод харах юм бол мэйл хаяг бас байж байгаа. Энэ зар дээр ч гэсэн тавигдсан зар дээр ч гэсэн мэйл хаяг байж байгаа гэсэн. Бүтээлээ имэйл хаягаар явуулж болох юм байна. Хаягаар нь шуудангаар явуулж болох юм байна. Тийм үү? За захим хэлбэрээр бас Facebook пэйжээр нь явуулж болох юм байна шүү дээ, тийм ээ. За тэгээ энд уралдааны хамгийн онцлог зүйл гэж хэлж болохоор зүйл маань юу вэ гэхээр бид нар ирсэн бүтээлүүдийг, шилдэг бүтээлүүдийг эмхтгэхэд ном гаргаж гаргахаар байгаа л та. Хүүхдүүдийн ирсэн бүтээлээр ном за тэр номон дээр юу байх вэ гэхээр одоо хүүхдүүдийн бүтээл хийсэн бидний өв соёл гэж юу юм тийм ээ хүүхдүүдийн нүдээр харсан бүтээлүүдийг эмхтгэхэд ном гаргахаар байгаа юм байна. Тэгээд тэр хүүхдүүд маань ерөнхийдөө тэр бүтээлийг үзсэн хүмүүс болохоор бид нар чи ийм соёл хүмүүс юм биш үү яасан бахархмаар юм бэ гэдэг. Тэгэхээр сонин гоё бүтээл болох гэж бодож байна. Ягаад гэвэл дандаа гадаад улсад одоо төрж өсөж байгаа тийм хүүхдүүдийн нүдээр тийм өнцгөр Монгол өв соёл яаж харагдах вэ гэдгийг харуулах гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээ бас нөгөө энэ соёлын төвүүд болон тийм ээ гадаадд байгаа хүмүүс маань бас тэнд амьдарч байгаа хүүхдүүдэд өв соёлыг танилцуулж явдаг шүү дээ, тийм ээ. Ерөнхийдөө өв соёлууд маань юу байдгийг гэдгээр танилцуулж явдаг учраас тэр хүүхдүүдэд уламжлагдаж ирж байгаа тэр соёл маань ингэж явж байгаа гэдэг бас нэг зүйлийг харуулж өгч байгаа юм л да. Тийм байна. Тэгээд дээрээс нь одоо манай нөгөө Монгол солонгос хэл бичиг соёлын төв гээд пэйж рүү оруул тэнд нөгөө ирсэн бүтээл болгоныг ингээд байршуулад байгаа. Гэртээ настай ингээд байршуулад ингээд тэрнээс ингээд харахаар яг ирсэн бүтээлүүдийг харахаар 5 настай хүүхдээс 16 настай хүүхдийн хооронд яг Монголын тэр дунд Монгол явж үзээч хүүхдүүд байгаа, зарим нь мэдээж үзсэн хүүхдүүд байгаа. Тэгэхээр Монголын талаар юу боддгийм байна гэж та ингээд гадаадд байгаа хүүхд Монголын талаар юу мэддэгдэж байгаа. Тэгэхээр зарим нь том хүний санаанд ч орхооргүй тийм юм зурцсан байдаг байхгүй. Тэгэхээр хүүхдийн санаа гэдэг бол маш тийм мундаг санаа. Дээрээс нь таны хүүхд ингээд одоо манай
ээж аавд үзэж байгаа бол та тий чи Монголын талаар ийм гэж ярихаас илүү чи ээжтэй аавдаа Монголын талаар зураад ирдэг гэдэг нь ингээд нөгөө хүүхд чинь ингээд юу зурж ирэхийг харахад анализ хийж болох юм шүү дээ тий. Хэрвээ тэр хүүхд Монголын талаар мэдэхгүй гэвэл Монголын талаар ярьж болох юм шүү дээ тий. Монгол ахын талаар ийм гэдэг Монгол ийм соёлтой гэдэг чинь. Тэгэхээр тэнд чинь зүгээр нэг уралдаан гэхээсээ илүү маш том соёлын түгээх, сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой одоо юм явж байгаа юм тийм ээ. COVID-19-ийн цар тахлын үед одоо гэртээ ингээ гэрийн хорионд ийш тийшээ том арга хэмжээд орох боломжгүй хүүхдүүд одоо хуучин болвол энд одоо авалтуудад ээж аавтайгаа яваад л одоо жүжиг шиг үздэг ч концерт тоглолт үздэг ийм байдлууд тийм боломжгүй болчиход байгаа учраас ээж аавтайгаа суугаад нэг Монгол соёлооны эргэж хараад тийм ээ. Монголын тухай зураад магадгүй чадахгүй бол хүүхдэдээ бас хэлж өгөө, зааж өгөөд тийм ээ. Энэ их бас гоё боломж юм байна гэж бас харж байна шүү. Дээрээс нь энэ хэрэг анзаарсан юм гадаадд байгаа Монгол хүүхд хоёр хүүхдтэй мөнгө мэдгүй гадаадд байгаа хүүхэд маш их оронж болж ирдэг биш тийм үү? Гадаадд байх тусмаа тэгэхээр Монголд байгаа хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр ерөөсөө л гадаадд төрсэн гадаад ойлголттой гэж бодоод идэг. Тэгээд нөгөө яг харахад тэр хүүхдүүд бол харин ч гадаадд байгаа би Монгол гэдгээ маш их мэдэрдэг. Миний Монгол гэдэг юм багасаа мэдэрч өссөн юм байна да гэж харж ирсэн. Тэгээд энэ зургийн уралдаанч гэдэг ганц энэ удаагийнх ч биш те өмнө нь бас нөгөө миний эх орон нэртэй зургийн уралдааныг бид нар хүүхдийн баярт зориулаад тий бас зохион байгуулж ирсэн. Тий зохион байгуулсан. Тэгээд нөгөө нэг тэн дээр одоо гар зургийн хүүхдүүд тухайн цагт мэдээж амжаагүй соцорчлоо гэдэг хүүхдүүд бас их байсан байхгүй. Тэгэхээр бид нэр өргөжлүүлээд энийг ер нь явуулж явах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдэд авьяас чадвараа хадгалах ба дээрээс нь бас хөгжүүлэх чиглэлд нь хийж байгаа ажил гэж хараад за 5 сарын 31-нд бид нэр миний эх орон 2020 гэдэг гар зургийн уралдааныг дүгнээд өдөрлөг хийсэн байгаа л да. Хүүхдийн баярын өдөрлөг хийгээд Монгол өв соёлоо танилцуулах талаас нь гадаадд байгаа хүүхдүүдэд Монгол гэр барих тийм Монгол гэрийн соёл гэж юу гэдгийг танилцуулаад Монгол гэрийг барьж үзэх нэг тоглоом гэж хэлэхээр зөвлөх хийгээд тэгээд үзэсгэлэнгийг гаргаад тэгээр хүүхдүүд их урамштай юм байлаа. Тэгээ яг гар зураг гэдэг маань ерөөсөө нэг өдрийн бүтээл бол биш л дээ. Одоо тий. Тэгэхээр юу зурхаасаа эхлээд бодно тийм ээ. Тэр өгөөд юу зурхаасаа эхлэх бодохдоо манай өв соёл чи юу байдгийг гэдэг бас бодох байхгүй юу. Тэгэхээр магадгүй аав ээж нь бас өөрийнхөө багад юу байсныг бас тайлбарлаж өгөөд манайд ирсэн бүтээл нэг бүтээл дээр тийм байгаа л та. Одоо ч нөгөө бид нар одоо хүүхэлдэйн киногаар л одоо соёл хүүхдүүд юм мэдэж авдаг болохоор одоо нөгөө засаа хатан ч юм уу тийм тэднийг хараад үлгэрийн цаг гэдээ ойлгодог тийм ээ. Тэгж байсан бол дээр үед боролтын цаг, үлгэрийн цаг гэж яг юу байсан тий? Одоо өвөөнээ сууж өгөөд ном уншиж өгөөд ярьдаг ч юм уу тийм ээ. Монгол үлгэрийн бааtruуд гэж бас юу байдаг вэ? Тий бид тий. Тэгэхээр харин тэрнтэй ахуулаад ингээд нэг гэр бүл бараг 2-3 өдөр нөгөө тухайгаа ярьж байгаа дахиад 2-3 зурцгаад ирж байгаа бүтээлүүд байгаа аахгүй. Тэгэхээр тэр цаг хугацаанд хүүхдтэйгээ ярилцсан гэдэг бол тэр цаг хугацаанд аюул өөр бүтээлтэй өнгөрүүлж байгаа бас нөгөө гэр бүлийг ч гэсэн аз жаргалтай болгож чадчих байгаа цаг хугацаа байгаа л да. Их гоё. Зүгээр нэг жижигхэн зургийн уралдаан хүүхдүүд уг зураад явуулдаг гэж бас ойлгож болохгүй. Санаа бас ажиг хүн утга учиртай очоод бүгд ихтэй юм биш үү тийм ээ. Тэр зургийн уралдаан хараад аюул хөөх нэг хүүхд ингээд Монголын тухай ингээд зурцдаг чинь 6 настай хүүхд зурсан байгаа. Монгол гэр зураад дээр нь газрын зураг зурчаад нэг газар ингээд бүр зүрх зурцсан. Яаж байгаа юм гэсэн чи манай өвөө энд амьдардаг. Өвгөө бай газар дэмжиж газар зурагтэй. Тий айгуу өөр. Тэгэхээр бас гарчин ухаан тийм ээ Монголд энд өвөө мань байгаадаа гэж бодоод явдаг байх юм байна тийм үү. За ингэ соёл гэж ярьсных бас үүнтэй холбоотойгоор нэг мэдээ оноо сайтн дээр ороод энэ 7 хоногт бас нэлээд өндөр хандлт аваад явсан тийм нөгөө BTS хамтлаг энэ нас энэ зүйлтэй холбогдох байх гэж бодож байна. Энэ бүгд найрамд Солонгос улс бол соёлоороо дамжуулж соёлоо экспортлж асар их мөнгө олж байгаа улсын нэг тийм ээ. Одоо энэ Samsung LG-гээс гадна энэ хэдэн охид хөвгүүд нь одоо тэрнээс дутхааргүй их мөнгийг валютыг эх орон руу оруулж байгаа. За үүний нэг жишээ бол одоо энэ Пангтан сууны дан буюу BTS гэж хамтлаг Америк нэгдсэн улс Европыг одоо барууны орнуудыг өргөн одоо дайлан мордож одоо бүгдийг нь бараг эзэрхийллээ. Тийм ээ барууныг бол байлдан дагуулж чадлаа. Тэгээд
Тийм боловч одоо дэлхийн нийтээр COVID-19 цар тахал тархсан байгаа учраас дэлхийн нийтийн том хамтлаг дуучид бүгд л тоглолтоо одоо хийж чадахгүй байна. А сүүлийн үед манай Монгол хамтлагч байгаа байхгүй тоглолт хийгээд байгаа. Тийм ээ зургатаар шууд лайв дамжуулаад Facebook-аар лайв дагуулад яг үүнтэй адилхан сүүлийн үед Солонгосын одоо томоохон хамтлаг дуучид. За тэр дундаа болвол энэ BTS-тэй адилхан одоо энэ октод Blackpink хамтлаг байна. Иймэрхүү байдлаар нөгөө нэг гадаад зах зээл рүү их гарцсан энэ том хамтлаг дуучид болвол бүгд нөгөө нэг ийм маш том ийм захим сүлжээнийхээ энэ Солонгосчууд IT-ийн одоо мундаг номер 1 болсон. Тийм учраас IT-гийнхаа энэ технологийн дэвшлээ ашиглаад дэлхийн бүх улсад зэрэг одоо ийм лайв тоглолтыг хийдэг одоо ийм юм тренд болоод байна гэх юм уу да. Нэлээд олон хамтлаг дууч тоглолтоо хийсэн шүү дээ. За Bangtan Sonyeon нэлээд олон хамтлаг тоглолтоо хийсэн. Энэ BTS хамтлагийн тоглолт бол одоо онцлогдож байгаа зүйл юу вэ гэхээр энэ тоглолт захин тоглолт болвол одоо рекорд тогтоосон байна. Энэ лоногт маш том рекордыг одоо тогтоолоо. За энэ тоглолтын өөрөө болвол 14 өдөр болсон тоглолт юм байна. А тэгэхдээ энэ тоглолтын рекордууд амжилттай хэдэн орны хэдэн хүн үзсэн байна гэж судалгаа гэж үзэхээр одоо бол маш их тоо гарч байгаа юм байна. За 100 гаруй орны гэж шүү. 100 гаруй орны одоогийн байдлаар үзсэн үзэгчдийн тоо болвол 756 мянга гаруй хүн үзсэн гэж. 756 мянга гэж одоо удалч нь манаас Улаанбаатар хотын хүн амын 50% шахуу болчих гоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм их хүн үзсэн гэдгээр энэ бол Генсийн номны цахим хуудсанд одоо бүртгэгдсэн байна. Тэр Генсийн амжилтанд бол хүрч байгаа юм байна. Тэгээд Генсийн номны бас нэг захим вебсайт байдаг юм байна. Энэ вебсайтанд за энэ үзүүлэлтээр BTS хамтлаг болоод одоо хамгийн олон тоглолтыг хүн үзсэн, хамгийн олон тоглолтыг хамгийн олон хүн үзсэн гэдгээр одоо Генсийн амжилт тогтоож байна гэдэг. За ийм мэдээ тавигдсан байна. Тэгээ үүнээс гадна бас 24 цагийн дотор бас хамгийн их үзэгчтэй гэдгээр бас энэ тэргүүлсэн байгаа шүү дээ YouTube дээр тийм ээ. 24 цагийн дотор нийт 45 сая хүнд хүрсэн гэж байгаа. Тийм 45 сая хүн. Ерөөсөө YouTube channel-оор дамжаад үзсэн хүрсэн хүмүүсийн тоо. За тэгээд энэ Генсийн энэ амжилтын номны захим хуудсанд сонирхолтой байдлаар юу гэж бичсэн байна вэ гэдэг тэгэхээр за энэ 756 мянган одоо хүн хөгжил хэмжигч хүн зэрэг үзсэн гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ магадгүй энэ одоо ингээд захим хэлбэрээр биш одоо нөгөө нэг хуучин аналог хэлбэрээр ингээд зохион байгуулагдсан тоглолтоо гэж үзэх юм бол за ийм хэмжээний тоглолтыг хүмүүсийг багтаахын тулд өнөөдөр дэлхийд дээр байгаа хамгийн том багтаамжтай цэнгэл түрээлэнгийн одоо хэмжээгээр бодоход тийм хэмжээний 15 цэнгэлдэг хүрээлэн дүүрэн хүн суух гэж тийм тоо гэж ингэж одоо зөөрөж хэлсэн байна. Тэгэхээр 100 гаруй орно гэж та нар бодож энэгээр одоо ямар их мөнгө олсон байх вэ? Мөнгөнд дүнгийн бодож байгаа байхгүй цаагаар нь би бас энэ чинь мөнгө тоглох биш тийм ээ. Захимаар ороод энэ чинь тодорхой хэмжээний хураамж төлөө захимаар орж үзэж тоглолт хийж байгаа шүү дээ. Мөнгө төлөө олж байгаа. Тэгэхэд одоо юу гэдэг энэ эндээс олсон энэ BTS хамтлагийн орлого энэ чинь BTS хамтлаг чинь цаанаа том одоо нэг entertainment компани шүү дээ тийм ээ. Тэр компани чинь золоос ус бүртгэгдсэн компани. Тэр компани одоо дансар одоо хичнээн сая төгрөг долларч одоо орж ирсэн байдгийг. Тэгээд хоёрдугаарт нь 24 цагийн дотор одоо зөвхөн энэ олон улс YouTube channel-оор дамжуулаад 45 сая хүн хүрсэн гэдэг чинь энэ хэмжээгээр энэ улсын нөгөө нэр хүнд брэнд одоо манай Монгол охид залуучуудыг хааж хэлж байгаа юм тийм одоо ингээд K-pop-д дурлаад байгаа охтууд өвгүүд яаж гэнэ үү? Дагаад Солонгос гар утсан дуртай болж Солонгос хоолнд дуртай болдог, Солонгос өмд хувцас хувцас авч өмсдөг, Солонгос руу оюутан болж сурахыг хүсдэг. Ингээд эн чинь нөгөө нэг соёлоороо дамжуулаад эх орноос удчлаад эргээд эх орондоо эн чинь буцаад маш их валют болж орж ирж байгаа юм л та. Тэгээд хайд явуулж байгаа үйл ажиллагааг би болохоор яасан энтэй холбоотой санагдаж шүү. Тийм ээ? Тийм. Ерөнхийдөө нөгөө нэг буцаад ном болж үлджээ гэдгээрээ дурсгалтай. Дээрээс нь үеийн хүүхдүүдийнхаа бүтээлийг хараад тийм ээ. Бас надаас өөр ингэж бодд юм бэ? Ийм соёлол байд юм бэ мэдэхгүй ч гэдэг юм уу тийм ээ. Номоор дамжуулж ер нь маш их зүйлийг сурч авдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр юуны Солонгосын соёлын хувьд болохоор K-pop, K-drama гэж ингээл явж байсан тийм ээ. Одоо сүүлийн үед бас нөгөө бүр Солонгосынхоо зохиолын дуугаа үргэлж дэлхийд гаргана гэдэг юм яваад байгаа байхгүй тийм. K-drop гаргаад байна шүү дээ. Тий, одоо тэгээд сурчлаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ерөөс нь насны ялгаагүйгээр хүмүүс сонсдог болсон. Нөгөө нэвтрүүлэг хийгээд нэвтрүүлэг хийнгүү тэр нэг насны ялгаагүйгээр хүмүүс сонсдог болоод зохиолын дуу чинь нөгөө нэг хүмүүс сонсох гоё дуу юм биш үү гэж ирээд тэрийг өөрчлөлт сурчлаад ирж байгаа байхгүй. Бүр өргөжүүлээл, илэрхүүлээл тий. Тэр чинь нэгээрээ
тэрэг нөгөө дэлхийд сурталчилгаа гэдэг утгаараа тэр хэмжээгээр эдийн засгт өөрчлөлт орлого орж ирэх юм л та. Бидний тэр зөөлөн хүчний бодлого гэдэг бол асар урт хугацааны бодлого л доо тийм маш урт хугацааны дастарал. Тэрүүгээ мар бодлогоо маш чанартай гүйцэтгэдэг байгаа байхгүй хамгийн гол нь тийм тэрнийгээ дагаад эдийн засаг нь өсөө яваад идэх гэдэг ч юм уу тийм тиймэрхүү байдлаар тэгэхээр одоо корона гарсан чинь яг коронавитойгоо уялдаад дахиад нөгөө эдийн засгийн аврал маш хурдан хөрвж чадаад ингээд яваад байгаа байхгүй энэ маш агууштай тал харж юм шиг харагдаад байгаа байхгүй тийм. За ойлголоо. За дараагийн сэдв рүү хоёлаа ярианы сэдв рүү оръё да. За ингээд дараагийн сэдв маань үндсэн одоо дэлхийн нийтийг коронавирус энэ улсад ямар хөө асуудал болоод байна. За өнөөдрийн нөгөө Солонгос улсын нөгөө Чилбион Холли бомбу гэдэг өвчний хяналт ертөнц сэргийлтийн төв гэдэг байгууллагаас өглөө бол 10 цагт одоо брифинг хийж тийм ээ. Одоо тухайн өдрийн байдлаар одоо халдвар тархалт ямар байна вэ гэдэг мэдээллийг бол дамжуулдаг байгаа. За өнөөдрийн одоо хамгийн сүүлийн одоо мэдээ бол бас их чаг харамсалтай мэдээ байгаа. Яагаад гэвэл сүүлийн баг худалчин баг сар шахуу Солонгос улсын одоо шинээр гарч байгаа халдварын тохиолдол бол 100-д авахгүй байсан. Өсвөрөө дээдлэн 64 5 болсон тийм ээ. Тэгээ буцаад буугаад 20 30. За өнөөдөр бол одоо маш удаан хугацааны дараа 100-д давлаа. За 113 одоо шинэ тохиолдол Солонгос улсад бүртгэгдсэн бол өнөөдөр анхаарал татсан ийм одоо мэдээ байна. За ингээд 113 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан тохиолдол 14,000 давлаа гэж. 14,000 одоо 92 тохиолдол энэ улсад бүртгэгдсэн байна. За нийт одоо шинжилгээнд бол 19,600 одоо 81 хүн бол одоо хамрагдсан гэсэн байна. За 14,092 хүн одоо COVID-19-оор одоо өвчлсөн нь одоо болвол за үүнээс 12,866 хүн нь одоо эдгээр гарчихсан гэдэг ийм үзүүлэлт байгаа юм байна. Өнөөдрийн хамгийн сүүлийн мэдээгээр бол 49 хүн одоо нэмж эдгэж гарлаа гэж ингэж мэдээлсэн байна. За нас барсан тохиолдол бол нэмж бүртгэгдээгүй. За ингэснээр одоо бүгд найрамдах Солонгос улсад COVID-19-оор нас барсан хүн тохиолдол бол 298 гэдэг тоон дээр бол хэвээр хатгалагдаж байгаа юм байна. За энэ 7 хоног маань бол нэгдүгээр 7 сарын 20-ны өдөр байсан тийм ээ. За 7 сарын 20-ны өдөр бол 45 тохиолдол гэж зарласан байна. 21-ний өдөр 63 тохиолдол. За энэ бол өндөртөө орж ирсэн. За тэгээд 22-ны өдөр 59 тохиолдол. За өчигдөр бол 23 өдөр бол одоо 41 тохиолдол. За 24-ний одоо урд шөнийн 12 цагийн байдлаар таслаг болгож гарч байгаа тоо гэсэн үг. Энэ тоо бол өнөөдөр өдөр зарласан ингээд 113 болж өслөө гэдэг. За ийм мэдээг бол Солонгосын одоо өвчний хяналттай ертөнц сэргийлтийн үндэсний төвөөс мэдээлсэн байна. За ингээд Монгол улсын хэмжээндээс COVID-19-ийн нийт батлагдсан тохиолдол 288, эдгэрсэн батлагдсан 288, эдгэрсэн 218, эмчилүүлж байгаа 70 гэсэн тоо байна. Өнөөдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын тийм. Ямар ч манай улс бол ямар ч эндэгдэлгүй, эрсдэлгүй явж байгаа улсын тонд зүйсээр орж байгаа шүү дээ. За дээр нь нэмээд COVID-19-тэй бас нэг мэдээ хүргэх зүйл юу гэхээр саяхан нэг цагийн өмнө манай олон.com сайтын пэйжээр болвол нэг нь лайв нэвтрүүлэг гэдэг газар дээрээс оруулж хүргэлээ. За энэ бол COVID-19 сад ахлын одоо тахалтай холбоотойгоор бүгд найрамдах Солонгос улсад их орондоо буцаж чадахгүй гацаад байгаа иргэдийн төлөөлөл одоо Орчин сайдын яам консулын байрныхаа гадаа суулт хийж байгаа талаар одоо мэдээллийг өнөөдөр сая нэг цагийн өмнө манай сайт бол дамжуулж тав хүнд хүргэсэн. За үүнээс өмнө бол манай сайт 2-3 удаа бас тухайн иргэдийн тавьж байгаа шаардлагыг суулт хийж байгаа байдлыг газар дээрээс нь одоо лайв сурвалжлах хийж тухайн хүмүүсийн одоо нөхцөл байдал дуу хоолойг тав хүнд хүргэж байсан. За өнөөдөр бол одоо арай онцлогтой байлаа. Манай сайт мэдээлэл ирсэн. Тухайн суулт хийж байгаа хүмүүс одоо болвол одоо тэмцлийн суултын одоо хурц хэлбэрийг одоо бид сонгож шилжих гэж байна. Тэр нь юу вэ гэхээр одоо өсөглөн зарлахын одоо төвшөнд хүрж байна. Өсөглөн зарлах гэж байна гэдэг ийм мэдээлэл дагуу бас бид очиод дөнгөж сая цагийн өмнө одоо сурвалжлага мэдээ хийгээд ирсэн та бүхэн бас үзсэн байхаа гэж бодож байна. Одоогор болвол ер нь бас л ялгаа байхгүй нэг 30 гаруй хүн бол консулын байрныхаа гадаа бас хонж үнсэн байдалтай ингээд байж байгаа юм байна. Тэгээд нөгөө 8 дугаар сард хэдэн удаагийн одоо тусгай үрхийн онгоц хөөргөж бүгд найрамдах Солонгос улсаас болон гадаад улсад байгаа монголчуудаас хэдэн хүн татчих авах вэ гэдэг төлөвлөгөөг улсын онцгой комисс бол удахгүй хуралдаж
батлаж одоо зарлах юм байна. Тэгээ үүнээс өмнө одоо тухайн хүмүүс бол ингэ шаардлага тавьж байгаа юм байна. Хэрвээ одоо энэ улс 8 дугаар сардаа багтаж одоо одоогийн байдлаар 3600 гэсэн байна. 3600 хүмүүс бүртгүүлсэн байгаа. Эдгээр хүмүүсээ яалтаж авахгүй болвол одоо ойрын үед өсвөлөнг зарлана шүү гэж ингэж хэлж байгаа юм байна. За одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бол 3 хүн одоо өсвөлэн зарлана гэж сайн дураараа одоо мэдэгдчихсэн. Консулын байрныхаа гадаа болвол одоо очиод харахад майхан сав барьчихсан одоо өсвөлэн барих зарлах бэлтгэлээ хийх базааж байна гэсэн мэдээлэлтэй байна. За энэ тухайгаа одоо тухайн Ханнам дүүргийн одоо цагдаагийн газарт мэдээлж албаас зөвшөөрлөө авсан. Тухайн газраас бол ирж өсвөлэн зарлахтай холбоотойгоор одоо хүмүүстэй уулзаж мэдээлэл өгсөн гэж ингэж ярьж байна. Өсвөлэн зарлах гэдэг бол эрсдэлтэй алхам тийм ээ, хамаагүй одоо бас хийж болохгүй зүйлүүдийн нэг дархлаас улам мөч шарын өвчний үед тийм ээ. Тийм учраас одоо бас зураг усын хувьд бол өсвөлэн одоо зарлах гэж байгаа хүмүүсийн хувьд журамтай байдаг юм байна. Өсвөлэн зарлах шууд одоо өссөн өсвөлэн зарладаг юм байна. Тухайн одоо дүүргийн цагдаагийн хэлцтэй энэ тухайга мэдэгдэх ёстой. За цагдаагийн хэлцээ томилогдсон одоо комисс ирж эмч одоо хүмүүс ирж тухайн хүний даралт болон одоо бос биеийн байдлыг үзэж хянаад за энэ бол одоо харьцангуй эрүүл байна одоо өсвөлэн зарлах боломжтой байна гэсэн тохиолдолд тухайн хүмүүс өсвөлэн зарладаг. Тэгээд өсвөлэн зарлаж эхэлсэн тухайгаа бол одоо цагдаагийн газар мэдэгдэх ёстой байдаг. Тэгээд цаг тухайд нь тухайн одоо харьяа дөрөв цагдаагийн газраас ирж одоо хүмүүсийн биеийн байдлыг хямж байдаг ийм журамтай байдаг юм байна. За энэ журмын дагуу одоо ажлыг зохион байгуулж байгаа гэж тэнд одоо суулт гэж эдийн засгаас бас мэдээлж байна. Тэгэхээр энэ бас энэ 7 хоногт онцлох бас хэлэхгүй өнгөрч болохгүй байх одоо мэдээнүүдийн нэг байхаа гэж бодож байна. Тэгээ үүн дээр бас нэмээд бас нэг юм хэлэхэд биднээс бас 3 дахь өдөр Солонгос дахь Монгол улсын консулын хэлтсийн дарга Хаширдан бас урьж оролцуулсан байгаа тийм үү? Очиж яриа авсан. Энэ дээр бас Хаширдан даргын хэлж байгаа үг нь бол 7 сард биднээс 2 онгоц нэмж батлуулсан. Гэхдээ 8 сард ч гэсэн энэ ирчээрээ болж өгвөл 5 онгоц ч юм уу 10 онгоц ч юм уу тий хамгийн боломжтой зүйлийг бид ч гэсэн энэ шаардлага тавьж байгаа. Хүмүүсийн өөрөлдөл гэсэн бүгдийг өгж байгаа. Ямар ч гэсэн энд гадаа байгаа болон нэрсийн чагсаалтанд орцсон байгаа хүмүүсийг тий ямар ч гэсэн энд хамгийн их гадаадад байгаа монголчууд хамгийн их нь Солонгос улсад байна гэж байгаа байхгүй 48 мянга гэж байгаа. Тэгэхээр энэ хэцүү ажлыг бас хийж байгаа одоо элчингийн консулын одоо хэлцээний дарга хэлцээний ажилчид ч гэсэн ерөөсөө би ч гэсэн аль болох хамгийн их хүн явуулах тэр арга чаргыг олж байна. Одоо энийг ч гэсэн батлуулах чинь тэр ч маш хэцүү шүү дээ. Улсын онцгой хүмүүс өөрсдөө ч гэсэн энэ ажлын тайлангаа тавина тийм ээ. Тэгээд одоо энэ өнөөдрийн тэр сууж байгаа хүмүүс ч гэсэн одоо үзэсгэлэн зарлана гэж мэдээж ингэх юм бол бас тэр хүмүүсийн биеийн байдал муудах, хэцүүдэх, янз бүрийн эрсдэл гарах магадaltaй. Тэгэх юм бол үүнийгээ дагаад бас Монгол улсын консулын хэлцэж гэсэн бас асуудал орох магадaltaй тийм ээ. Бас аль талдаа л хэцүү байгаа. Тийм ер нь манай олон доо сайтын зүгээс одоо энэ асуудлыг бол одоо маш ойроос сурвалжилж аль талыг нь одоо мэдээлэл зөрчил байдлах үүднээс консулын газрынханаас яриа авч засаж байгаа хүмүүсээс яриа авч маш тэнцвэртэй байдлаар аль талын мэдээллийг бол дамжуулж байгаа. Эндээс харахад бол миний одоо хувийн мэд үнэлтээр харахад бол хаанаа л үнэхээр хэцүү байгаа. Одоо Монгол иргэдийн хувьд бол үнэхээр хэцүү одоо тэр хүмүүс арга ядаа л тэгж байгаа. Тэр буруудах арга алга тийм ээ. За консулын хэлтсийнхэн болвол цаанаас одоо төв улсын онцгой комисс гадаргийн яамнаас авсан үүрэг даалгаврын дагуу ажилладаг хүмүүс. Тэр хүмүүст одоо хөрөг санхүү гэж алга. Хүн хүчний бүрэлдэхүүн хүн бол маш цөөхөн хүнтэй ажилладаг юм байна. Тэгээд одоо тэр хүмүүс онгоцоо нэмчихээ шийдэж чадахгүй юм байна, тийм ээ. Тэгвэл яг нөгөө хүмүүсийнхаа тавьж байгаа шаардлагын дагуу нэр усын хил болгоод хурдан шуурхаа үйлчлээд аль болох тийм талаар ажиллаж байгаа гэж ингэж одоо мэдээлж байгаа. Тэгээд Монгол иргэд одоо тэнд суулт хийгээд 7 хоногор байхаар нөгөө консулын газрын байршиж байгаа байр чинь цаанаа усны эзэнтэй том компани байж тараа штэ. Нөгөө газраас нь за нөгөө дүүргийн болон хорооны цагдаа одоогийн хэлтсээс нөгөө элчин сайдын яам консулын хэлтс рүү бас байнгын дарамтдаг юм байна. Та нар одоо энэ арга хэмжээ зохион байгуу одоо болиулаач хүмүүсээ болиулаач одоо энэ хүмүүс чинь ингэж байна гэж хэлдэг. Тэр хүмүүстэй хэрэг мэдлэн байдаг. Тэг ингээд консулын энд байгаа хэдэн ажилчид консулын ажилчид энд зовдсон нөгөө монголчууд энд зовдсон хаана хэцүү байдалтай байгаа. Тэгэхээр энийг бол одоо Монголд байгаа их хүмүүс ч хийх асуудал юм байна. Улсын онцгой комисс одоо энэ дээр шийдэлтэй ажилламаар байна. Өчигдөр элчин орж таарсан юм. Элчилийн консулын хэлтс рүү орсон чинь яг эд бужигнаж оволцож байгаа юм хараад. Нөгөө жижигхэн заалж жоохон хэсэг байгаа шүү дээ. Тэрэн дээр хичнээн олон хүн заасан. Тэгээд нөгөө тэд нар шуугилдаад ахаар дээд тод байгууллагууд нь цагдаад уучдаг гэж цагдаад ууддаг юм байна. Тэгээд цагдаад нар ирээд ямар ч хэсэн гар та нар гэж
Тэгээ гаргаж байгаа байхгүй. Тэгээ манайхан нөгөө нэг элчин лүгээд яриад нөгөө ажлын цаг дуусчих, та нарын цаг дуусах ямар хамаатай ингээд бас тэгж заа. Тэгэхээр тэр чинь яг ажлыг хийж байгаа хүний хувьд бол бас тэгж болохгүй тийм ээ. Өөрийнхөө хувьд бодоод үзэх юм бол ажлын цагт дарсан дууссан бол тэр хүн явах ёстой үед миний асуудлыг шийдэж өггээд тэр нь бас шууд шийдэгдэх асуудал биш тийм ээ. Цаашаа дамжиж асуудлыг нь танилцуулж шийдэгдэх асуудлууд учраас хаана их л хэцүү ах шиг байлаа. Очиад үзэхэд юу илээ ийм юу ямар үйл ажиллагаа хийдэг байгууллага илээ гэж би орж байгаа би баг мартахын шахуу юу илээ эн чинь гэж болохоор шахуу ингээд үйл ажиллагааныхаа өөрчлөлт. Ерөнхийдөө манай консулын хэлтсч бол тусдаа өөр ажилладаг байгууллага шүү дээ. Нөгөө эмэгтэй үйлчлэлтэй тийм ээ. Нөгөө төрсний гэрчлэгээ олгодог, гэрэлтийн батлага олгодог, итгэмжлэх энтер хийдэг байдаг гэх тийм. Авцсан үед бол ястаа нөгөө хүүхдээ бүртгүүлэхэд очиж байгаа хүн бол дундуур нь ороход бас хэцүү юм дээ. Би л орч чадахгүй зургийг чагнаад нэгэн зогслоо. Тэгээд нөгөө цагдаа нар гар тэгээд гарахт нь ингэж зөрж орж байгаа болохоос тэр шатаар орох зайч байхгүй болчих юм байлээ. Тэгээд нөгөө юу яасан юм л да 6 сард Содон саадсан монголчуудад туслах дэмдэмдээ аян. Дэмдэмдээ аян. Тэгээд тэрэн дээр олон төрлийн бус байгууллага, пос компани, том хүмүүс нэгдээд юу тусламжийг хүргэсэн. Чанараараа тэгээд энэ материал болон мэдээллийн за тэгээд тиймэрхүү тусламжуудыг хүргэсэн байгаа. Тэрэн дээр ч гэсэн элчин сайдын яам маань өөрийнхөө чадах хэмжээгээр тэн дээр бас өөрсдөө оролцоод явсан байгаа тийм. Тэгэхээр тэргээр болохоор асуудлууд нөгөө хил хаагаад удцсан гэдгээрээ энд ирсэн хүмүүс нэлээ их байсан, хугацаанд дуусаагүй байсан хүмүүс хүлээгээл тий бас за асуудал гайг байгаа юм чи одоохондоо байж игээд бүртгүүлэхгүй байж л нөгөө бүртгэсэн хүмүүсээ авах хэмжээний онгоц ирэхгүй байгаад байдаг. Тэгээ ахаад араас нь хүмүүс бүртгүүлэхэд байдаг, явмаар байдаг гэх тийм ээ. Таван шаардлагыг хангаагүй хичгсэн гэртээ хармаар байдаг хүмүүс зөндөө байгаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг яг хил хаалттайгаас болоод үүсэж байгаа асуудал. Тэгэхээр яг тэрэн дээр аль альныхаа бас байр суурийг бодолцоод хандах юм бол тийм ээ бас жоохон шийдэх боломжтой. Ерөнхийдөө харахаар нэг ерөнхийдөө өдөр болгон барагших хүмүүс очиод байнга орон байдлаар суулт хийж байгаа. Өөрийнхөө асуудлыг яриад би өстой явахгүй болохгүйгээд тэгэхээр тэр болгон хүнд асуудлыг нөгөө нэг бүртгэлийн дагуу шийдэж байгаа гэдэг утгаараа ямар ч байсан нөгөө бүртгэл нь нээлттэй болоод нэг ингээд нэрээ хараад байгаагаа нэрээ хараад байгаа болохоор бас нэг жоохон тайвширлаа. Би ямар ч гэсэн ингээ урагшлаад байна, ахаад байна гэдээ бас хүлээж байгаа төвшөртэй хүлээж байгаа хүмүүс бас байгаа юм билээ. Тэр хүмүүс болоод сайн байна гэж би хэлмээрээ. Яалт нөгөө элчин маань чадах хэмжээгээр ажиллаж байгаа, өөртөө хийж чадах хэмжээнд ажиллаж байгаа. Тэгээд цааш нь дамжуулах ажлыг тийм ээ ийм асуудлууд байна гэдгийг цааш нь дамжуулаад аль болох 7 сард бол нэлээд олон онгоц ирлээ шүү дээ. Хамгийн их асуудал үүснэгийг болохоор би тэгж 5-6 сар болов уу шараад байгаа юм л да. Нөгөө ерөнхийдөө нэг 2 онгоц ирээд байснаа 5 сард ганцхан онгоц ирээд 6 сард бас тэр хооронд чинь сар гарны зайтай нэг дараачийн онгоцны ирэнгүүт чинь хүмүүсийн хүлээлт бухимдал гэсэн. Тэгээс бүртгүүлсэн хүмүүс бөөгнөр л үсчихэж байгаа. Тэгэхээр 7 сард бол нэлээд асуудлыг шийдэж ажилласан гэж би бол харж байгаа л да. Олон онгоц ирлээ бас ихнээс их бол явж байна тийм ээ. Тэр хүмүүсийн ярьж байгаа одоо бол бас зөвд байна л да. Одоо манай Монгол улс чинь бас нөгөө уран дулааны үйлрэл их богинотой ямар байлаа тийм ээ. Одоо 9-р сар арчхаар л ханиач ухнаа эхэлдэг. Нөгөө ковид нь бас дахиад их тэгж магадгүй дэлхийн нийтээр. Тийм учраас уран дулааны үед хорогдох тусгаарлах байрыг болвол дулааны үйлрэлд бол яаж хийж байгаа шийдэх боломжтой шүү дээ. Тийм учраас энэ 8 дугаар сард бол ганцхан сар байна тий. Энэ дулааны үйлрэлд одоо маш эрчтэй ажиллаад өгөөч гэдэг энэ одоо юм шаардлага бол тавьж байгаа юм байна. Энийг бол би бас зөвөө гэж харлаа. Сая очиод зургуулгыг явуулцтай болвол. За ингээд хаана л байгаа юм шиг байна. Урд нь дуусаасаа л гэдэг бодол байна өөр тийм. За ер нь бол ковидыг бол дуусаасаа бол яаж болохгүй болсон шүү. Ер нь бол ковидтэй бол хамт хөдөлөө ингээд эвдрээд ижисээд амьдрна. Ковидтэй бол цаашдаа амьдраад явахаар болчиход байна. За ингээд Солонгос улс дахь мэдээллийн нэгдсэн сайт, монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтаас 7 хоног бүрийн Бямб гарагийн сүүлийн цагаар 16 цагаас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг олондоо мэдээний тойм нэвтрүүлгийнхаа ээлжид дугаар Монгол Солонгос хэл бичиг соёлын төвөөс та бүхэнд шууд дамжуулан хүргэж байна. За ингээд өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр одоо хоёр сайхан бүсгүй оролцлоо. Монгол Солонгос хэл бичиг соёлын төрийн бус байгууллагын тэргүүн өндөр цэцэг судлаачид хөгжлийн гарт төрийн бус байгууллагын тэргүүн
Ариуна хоёр маань оролцож та бүхэнтэйгээ бас хамтдаа байж өөрсдийнхөө явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны талаар сайхан мэдээлэл өгж ингэж ярилцлаа. За ингээд өндөрлөх болж байгаа учраас та нэмж хэлэх зүйл байвал бас нэмж хэлээ. Яриагаа нэлээх байгаа юм уу? Дараагийн үйл ажиллагаа юу вэ? Тэр цаашид одоо энэс гадна цааш тоглож байгаа үйл ажиллагаа юу вэ? Сонсох дуулах сониачин юу вэ? За тэгэхээр би айгүй давчхан ярих болохоор эхэлчихье. За. Ерөнхийдөө юу Монгол соёлын төвөөс оюунлаг монголчууд гээд номын аяныг явуулсан л та. Номын аян. Тийм номын аян. Номын аянаар юу гэсэн үг гэхээр танд одоо өөрөө хэрэглэхгүй байгаа уншаад дууссан ч юм уу тийм ээ хүүхдүүдэд ашиглаж болохоор хэрэглэж болохоор номнууд авах юм бол төвдөө хандивдах боломжтой байгаа. Тэгэхээр тийм номын аян бол одоо үргэлжилж байгаа. Тэгэхээр хэрвээ танд хүүхдүүдэд уншуулахаар ном байх юм бол бидний аянд бас нэгдэрэй гэж уриалж байна. За тэгээд 8 сар төвөөс маань 8 сард номын өдрлөгийг хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр номын өдрлөг маань бас оюунлаг талдаа тийм ээ хүүхдүүдийн хөгжилд нэмэр болох үйл ажиллагаа болно гэж найдаж байгаа. За энэ хүүгээс гадна монголчууд та бүхэн бас идэвхтэй оролцоорой. Номын өдрлөгийн тов нь гарсан байгаа юу? Нөгөө 8 сард хагасан бүтэн санааг төлөвлөж байна л да. Тэгэхээр өдрөөрөө пэйжээрээ дамжуулаад хараарай. Тийм, ариунаас ерөнхийдөө бол хэлчлээ. Ер нь бол энд Солонгос улсад амьдарч байгаа монголчуудаа бол монгол хүүхдүүдтэй дээр нь гадаад дуудад монгол орноо зөвөр сурчлах талаар өөрсдийнхөө боломжит болцоогийнхаа гэрээр тодорхой ажлуудыг бас хийгээд ирлээ л дээ. Цаашдаа бас маш олон ажил төлөвлөсөн боловч биднээс шалтгааллахгүйгээр тийм зарим нэг ажлууд нь хумигдчихээн, зарим нэг ажлууд нь цуслагдчихээн, иймэрхүү байдалтайгаар л явж илэн тийм. Тэгэхээр сая одоо ингээд хүүхдүүд маань зуны амралт болоод бүгдээрээ гэртээ одоо чи хэдэн сар хүүхдүүд гэртээ байцгаа ч юу? Бүгдээс хойш тийм. Нэг сараас 2 сар хойш байлаа шүү. Тийм. Тэр хугацаанд хүүхдүүд маань гэртээ байсан болохоор бас нэг хоорондоо одоо мэдлэг солилцох, мэдээлэл солилцох шийдвэрээс зур орж байгаа юм шиг. Тэгээд одоо мэдлэг чадвар олох дээрээс нь хүүхний хөгжлийн тийм одоо юу төгрөд байгаа юм шиг. За. Тэр хүүхдүүдтэй хандсан ийм хувь хүний хөгжил, мэдлэг чадварыг олох, дээр нийгмийн харилцаанд бэлтгэх хөтөлбөрүүдтэйгээр дээр энэ одоо Солонгос улсад суралцж байгаа магистр, доктороос дээш суралцж байгаа бидний маш олон боловсон хүчин байгаа тийм үү? Тийм энэ хүмүүсийнхээ боломж бололцоо мэдлэгийг ашиглаад тэр хүмүүсээ мэдлэгийг нөгөө хүүхдүүдтэй хүргэх иймэрхүү ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ яг эхлэхгүйгээ бас арайхандаа шийдэж амжаагүй л бас туслагдаж магадгүй л байна. Гэхдээ яг ийм ажлууд юм байна шүү дээ тий. Kids Summer Program гэж байна тийм ээ. 100 хөтөлбөр. Ер нь бол хүүхэд хөгжлийн хөтөлбөр багхгүй юу? Ганц зөвхөн хүүхэд хөтөлбөр. Хүүхдүүд харилцаандаа суралцах ч юм уу тий өөрийгөө илэрхийлэх гэх мэтэр иймэрхүү хөтөлбөрөд боловсруулад багш нараа бид нэр бүгдээрээ ярилцаад өдөр цагаа товлоод ингэ байж байгаа юм. Гэхдээ яг явахаар бол манай пэйж хаягаар бас мэдээлэл тавигдаад явах. Гэхдээ энэ эхлэхгүй нь бол одоохондоо арайхандаа бас шийдэж амжаагүй л байна. Бидний төлөвлөжсэн ажлууд туслагдаад байгаа болохоор бас яг тгий шүү гэж бас хэлж чадахгүй л юм л да. Иймэрхүү ажлууд. Тэгээд дараагийн ажил маань бас 9 сарын ихээр бид нэр энд байгаа Монгол бас л монголчуудаа зориулаад Монгол соёл сурталчлах бас тэгээд гадаад орнд Монгол орноо зөвөр сурталчлах нүүдэлчдийн соёл Монгол бахархлын өдрлөг гэдэг нэлээд томхон арга хэмжээ зохион байгуулъя гэж бодлоо. Нүүдэлчдийн соёл Монгол бахархлын өдөр томхон арга хэмжээ зохион байгуулахаар бас төлөвлөсөн байгаа. Энэ нь болохоор Сөүл хотын захиргаатай бүр хамтраад. Тийм. Тэгэхээр энийг одоо Монгол соёлоо гадаад орнд зөвөр танилцуулах гэсэн. Дээрээс нь бас энд байгаа Монгол хүүхдүүд ялангуяа тий хүүхдүүд эцэгчүүд нь хүүхдүүдэд авчраад Монгол соёлын битээр үзүүлнэ одоо битээр үзүүлнэ гэж хэлэх үү тий монголоор болохоор тий яг одоо гэрийг барьж үзээд монголчууд хөгжөөд тоглоом гэж ярьдаг бол
энд нөгөө туршиж үзэх биеэр үзэлтэй тийм арга хэмжээнд байна. Тиймэрхүү байдлаар иймэрхүү арга хэмжээ төлөвлөхөөр дээр нь энэ урлагийн тоглолт ч юм уу иймэрхүү байдлаар Монголын гисэн тодорхойлт одоо морион уур гэдэг юм уу, көми гэдэг юм уу тиймэрхүү тодорхойлттой тиймэрхүү зүйлүүдэд танилцуулсан нэгэн арга хэмжээ хий гэсэн төлөвлөгөөтэй. Гэхдээ яг өдөр цаг нь яг тэр хуучин цагаараа болов бас удахгүй энд гарчих байх гэсэн бодолтой. Тэгээд цаашдаа бас олон зүйлүүдийг төлөвлөөд энэ хэрвээ туслагдчихгүй бол маш олон зүйлүүдийг бид нар бас энд байгаа судлаачд тийм үү магистр доктор боловсон хүчнийхээ боломжтойгоор бид нар үйл ажиллагаанд явуулаад байх болно гэдгийг хэлсэн. Та бүхэн өргөнөөр хамрагдаарай. Одоо хоёулаа талдаа тэгээд бид нар одоо баяр наадмаар идэж уугаад өнгөрдөг бишээр тэр бол бидний уг нь соёлоо гайхуулах тийм ээ дэлхийд гайхуулах танилцуулах боломж өгдөг учраас бид нэр тэр талаас нь өдөрлөг тийм ээ Монгол бахархлын өдөрлөг гэдэг байдлаар хийхийг зорж байгаа. Тэгэхээр болох юм бол та бүхэн маш идэвхтэйгээр хамрагдаарай. Тэрэн дээр дээл хувцаараа гоёж ирээд тийм ээ Монгол дээлтэй Монгол гэдэг нэг парад байдаг шиг тиймэрхүү үйлчлүүд ажиллагааг төлөвлөж байгаа учраас явахад бол та бүхэн өргөнөөр хамрагдаарай гэж хүсэж байна. За ойлгоо. Ийм сайхан арга хэмжээг одоо 9-р сар зохион байгуулахаар бас төлөвлөж байгаа юм байна. Тэгээд аль бие усны 5-нд гарахаар өөрсдийнхөө аль бие усны пэйж хуудасаар дамжуулаад мэдээлэл тавигдах юм байна. За мөн одоо манай сайтын хамт олон гэдэг тэгвэл зөвхөн олондоо.com сайт дээр олондоо.com пэйж хуудсан дээр бас давхар байдаг бүхэн бас мэдээлэл гаргаж за магадгүй одоо төхөөрөд ирэхээр нь бас дахин нэг та хоёрыг бас урья гэж бодож байна. Арга хэмжээнийхээ талаар бас дахиад бүртгүүлэлт оролцоод тийм ээ. Тэгэнгүү сайхан ярьж хүмүүстээ мэдээлэл өгөх бахаа гэж бодож байна. За ингээд цаг гаргаж өнөөдрийн төвлөрөлтөнд оролцсон та хоёрт маш их баярлалаа. Та хоёрын цаашдын одоо ажил хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Монгол соёлыг түгээхийн үйлстэй бас өндөр амжилт гаргаасай гэж бодож байна. За баярлалаа. Та хоёрын ч гэсэн цаашдын ажилд нь амжилт хүсээд энэ энд байгаа хүмүүс одоо Солонгос улсад байгаа хүмүүстэй л уулзах тийм. Солонгос улсад энэ хүмүүсийг мэдээллийг хүргэх мэдээллийнх нь гүйлэн зурчин болж байгаасаа гэдэг өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ингээд олондоо Солонгос мэдээний тойрон нэвтрүүлгээ энэ түрээгээд одоо жаргаж байна. Эх 7 хоногийн Бямб гарагийн 16 цагт бас иргэн уулзлаа түр баяртай үзэгчтэй. Олондоогийн тодоо байлаа. Олондоогийн төгсөө байлаа. За баярлалаа. Хэн байлаа гэлээ? Арина байлаа. Ингэ дуусах таа. За дууссан уу?